Найз залуутайгаа олон жил болсон. Гэрэлтэй одоо батлуулъя. Одоо бид хоёр гэр бүл болоход бэлэн болсон. За хүүхэдтэй олчлоо. Гэр бүлээ батлуулъя гэж бодож байгаа бол жаахан бодоод үзээрэй гэж хэлээ. За миний хувьд болохоор гэр бүл батлуулахыг төдийлөн яардаггүй төрлөх. За тэгээд одоо ч гэсэн гэр бүлийнхээ хүнтэй аль биесээр гэр бүлээ батлуулаагүй байгаа ч гэсэн хүүхдээ бол аавар нь оглуулсан. Ингээд хамтдаа сайхан амьдарцгааж байгаа. Тийм хүн байна. За тэгээд Монголд яагаад би гэр бүлээ батлуулах гэж яарахгүй байгаа вэ гэхэлэр гэр бүл болчхоор санхүүгийн хувьд нэг тийм одоо банк санхүү дээр очихлоор гэр бүлийнхэн хүнийг оролцуул, гэр бүлийнхэн хүнийг тэг ингээд заавал одоо гэр бүлийн хүн байх ёстой гэсэн нэг юм цензуур шаардлагууд тавьчаад идэг. За тэгэнгүүт одоо саяхан жишээ нь гэхэд моргежийн зээлийг нэг хүн давхардуулаад мангар олон удаа авцсан ингээ кейс гарлаа штэ. Энэ тохиолдолд биднэрт танил тал байхгүй, тэгээ банкны танил тал байхгүй, тэгэж моргежийн зээлийг 5-6-гаар нь авах боломж байхгүй тохиолдолд яах вэ гэхлээр гэр бүлийн хоёр хүн хоёулаа тус тустай моргежийн зээлд хамрагдах боломж гэр бүлээ батлуулахгүй байснаар үүсэх юм байна гэж би харж байгаа. За миний хувьд болохоор ганц би байхдаа моргежийн зээлийг ингээд аваад юу асан хамрагдсан. За тэгэнгүүт би одоо гэр бүлийнхээ хүнтэй яагаад батлуулах гэж яахгүй байна вэ гэхээр би гэр бүлийнхээ хүний нэр дээр дахиад тусдаа үйл хөдлөх хөрөнгө авмаар байгаа хгүй. Би ганц би байхдаа авсан одоо үйл хөдлөх хөрөнгө маань гэр бүл ингээд нэмэгдэхийн хэрээр одоо ингээд зай талбай нь багтаад эхэлж штэ. Тэгээд тэр үед би нөхрийгөө одоо гэр бүлийнхээ хүнийг моргежийн зээлд хамруулад илүү том илүү гоё нөхцөлд одоо авчмаар байгаа хгүй. Тэхийн тулд бид хоёр гэрэлтэй батлуулахгүй байх шаардлага үүсэж байгаа хгүй. Яагаад гэвэл хэрвээ батлуулчих юм бол хамтран зээлдэгчээр заавал гэр бүлийн хүнийг нь аавна гэдэг. За тэгэнгүүт нөгөө өөр орлогын харьцаа гэдэг зүйл чинь бас дахиад давхар яригадад эхэлдэг байхгүй. Тэгэхээр миний хувьд гэр бүлээ батлуулахгүй байх нэг хамгийн нэгдүгээр юу бол тэр гэж харж байгаа. За тэгээд гэр бүлийнхээ хүнийг ямар ч гэсэн дахиад ингээд нөхцлөөр сайжруулад орон байраа ингээд гоё болгоход манай гэр бүлийн хүн надтай одоо гэр бүл болоогүй байх юм бол бид хоёр тийм зүйл олдох гээд байгаа байхгүй, боломж гарч ирэх гээд байгаа байхгүй. Тийм учраас би яараагүй. За хоёрдугаар ер нь бол бас ингээд нөгөө банк санхүү дээр очихлоор яаралтай ингээд нэг юм их хэмжээний мөнгө төгрөг ингээд шаардлагатай тохиолдолд цалингийн зээл дээр ч гэсэндээ тий одоо 4 саяас дээш бол заавал хамтран зээлдэгч аавна гэсэн шалгуурууд байдаг. За тэгэнгүүт гэр бүлтэй байх юм бол бас л тийм ацаа шалаан дахиад унана. Тэгэхээр миний хувьд Монголд бол одоохондоо гэр бүлээ батлуулах гэж нэг төдийлөн яахгүй байгаа нь одоохондоо биднэрт санхүүгийн хэрэгцээнүүд үүснэ, ирээдүйд ч гэсэн үүснэ. Тэгээд тэр юмнуудыгаа ингээд цэгцэлснийхээ дараа магадгүй хизээ хүссэн цагтаа гэр бүлээ батлуулж болно шүү дээ. Тэгээд Монголд яг ингээд гэр бүлээ батлуулчихаар нэг тийм хэрэгцээ шаардлагатай зүйл юу юм гэдэг байна. За тэгээд зарим хүмүүсийн хувьд бол одоо ингээд гадагшаа дотгошоо виз хөөцөлдөж мөөцөлдөхөд гэр бүлтэй байвал илүү чанстай энэ байж болно. Гэхдээ өөртөө ингээд нөгөө санхүүгийн боломжтой заавал виз мэдүүлэг дээр ингээд гэр бүлтэй л байвал виз нь гарчна гэж бодохгүй байгаа төрлийн хүмүүс одоо тэгээ нөгөө мөнгө санхүүгийн хувьд бас нөгөө цалин үүсний хувьд нөгөө цензуруудыг ингээд хангацдаг төрлийг байх юм бол заавал гэр бүлийн батлагтай батлахгүй үед гарч штэ тий. Тэгэхээр миний хувьд бол тиймэрхүү зүйлүүд дээр бас л нөгөө гэр бүлтэй байхаараа заавал нэгээс нэгэндээ ингээд хамааралтай болчих гээд байгаа байхгүй юу. Тийм учраас гэр бүлээ батлуулах гэж яахгүй байна. За зарим тохиолдолд мэдээж ингээд бүх юмыг тгээс ингээд хамтдаа эхлээд ингээд хамтдаа босгочоод мэдээж ирээдүйд ингээд амьдрал баялаг юу ч болоо илээ ингээд хууль шүүхийн шатанд ингээд харилцаа очлоо гэхэд одоо тий нөгөө нэг
асуудал арай нэг өөрөөр яригдана. Тэр үед одоо ингээд батлуулсан байх шаардлагатай ч гэдэг юм уу. Тэгж бодож байгаа хүмүүс байж болно. Гэхдээ хүмүүс хизээч салж сарнина гэж гэр бүл батлуулдаггүй шүү дээ тий. Тэгэхээр хамтдаа нэгэнт л ингээд те хариуцлагатайгаар хариуцлага хүлээгээд гэр бүл болоод ингээд хамтдаа ийм боломжууд байна гэдгийг ингээд харчихсан тохиолдолд бол гэр бүл батлуулах Монголд бол тийм ч одоо таатай зүйл гэж бол бодогдохгүй байгаа. Үнэхээр шүү. Үнэхээр бодогдохгүй байгаа. Тийм учраас аль болох тус-тусдаа одоо ингээд байгаад гэхдээ энэ бүгдийг хоорондоо ярилцсан шүү дээ. Одоо хоёуланд ийм боломж байна. Ингүүлийн кем байна гэдэг боломжуудаа айгуу сайн ярилцаад тэгээд явбал гэр бүл батлуулахгүй байх нь Монголд одоогийн байдлаар илүү тийм санхүүгийн хувьд арай юм боломжтой санагдаад байгаа. Миний хувьд батлуулахгүй байсан нь илүү боломжтой санагдаад байгаа. Тэгээд мэдээж хамтдаа босгож байгаа амьдрал шүү дээ тий. Хамтдаа босгож байгаа, хамтдаа ярилцж байгаа санхүү учраас тэгэхгүй нөгөө нэг нэгээсээ нуугаад ингээд нөгөө зээл хууль аваад яваад байвал энэ ч бас болохгүй шүү дээ тий. Тийм учраас нөгөө танил талгүй нэг дор 5-6 моргижийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа тохиолдолд бол гэр бүлийнхээ хүмүүсийг батлуулахгүй байж байгаад ингээд 2 ингээд ийм моргижийн зээлдэн дээр хамрагдах боломж байгаа гэж би хардаг. Тэгээд Монголд ерөн гэр бүлээ батлуулчихаар гэр бүл болсных гэд ингээд нэг юм хөнгөлөлт за тэгээд илүү тийм боломж бол Монголд байхгүй гэж би хардаг. Магадгүй би тийм боломж байдгийг мэдэхгүй байж магадгүй хэрвээ тийм гэр бүл батлуулчихаар ийм боломжуудтай юм байлаа штэ гэж бодож байгаа хүмүүс байвал комент хэсэгт бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. Магадгүй ингээд нөгөө амар гоёор бас ингээд бодоод төсөөлөөд ингээд гэр бүлээ батлуулсан гоё амьдарч байгаа хосууд байж болно. Тэ ингээд нөгөө ямар нэгэн санхүүгийн эрхчлөөтэйгээр ингээд амар гоё амьдралаа зохиогоод ингээд явж байгаа залуучууд байж болно. Өөөсөхгүй заавал батлуул гэж хэлээгүй. Гэхдээ миний хувьд одоо над шиг тэ ингээд нөгөө бүх зүйлийг тгээс эхлээд өөртөө ингээд босгоод ингээд явж байгаа хүмүүсийн хувьд бол тэр сонголт нь батлуулахгүй байх сонголт нь илүү юм байна гэж харж байгаа. Тэгээд батлуулахгүй байснараа бид нарт бас их нөгөө талд зарим нэг талаараа санхүүгийн боломжууд бас байгаа юм шиг харагдаж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ гэр бүл батлуулах гэдэг зүйлийг юу гэж бодож байна? Бэлтгэлийн хувьд ч гэсэндээ тий бас юу гэж харж байна, бодож байна гэдгээ бас хуваалцаарай. За тэг ингээд Монголд одоо ингээд залуу гэр бүлүүдийг дэмжих юм хөтөлбөр тий залуу гэр бүлүүд нь гэр бүл болсон бол арай илүү нөгөө нэг юм моргижийн зээл ч юм уу хөнгөлөлттэй одоо юм хуманд ингээд хамрагдах боломжтой тий Монгол үнэхээр л одоо хүн амаа өсгөх гэж байгаа бол залуу гэр бүлүүдэд дэмжсэн янз янзын тиймэрхүү юмнууд байдаг бол үнэхээр хамаа алах тий ингээд давай болж гин ингээ хамрагдаад явчих. Тийм юм байхгүй бүгдөө ингээд яг ижилхэн ингээд өрсөлдөөд ижилхэн очрлоод ингээд явдаг учраас бүгд л ижилхэн ингээд явж байгаа учраас нэг тийм батлуулах гэж яарах нь өөрөө тийм айхтар зөв сонголт биш юм байна л гэж миний хувьд харж байгаа. За тэгээд доор комент хэсэгт бас та бүхэн өөрсдийн санал сэтгэлдээ хуваалцаарай. За тэгээд энэ удаагийн маань гэрэлтэй батлуулах уу гэдэг өөрийнхөө бодлыг хуваалцсан энэхүү видео маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд бас гэрэлтэй батлуулснаар ямар боломжууд байдаг, гэрэлтэй батлуулахгүй байснаар бас өөр нэмээд миний олж хараагүй ямар боломжууд байна гэдгийг хараад үзээрэй. За тэгээд өөр өнцгөөс ч гэсэн харж байгаа хүмүүс байж хийж магадгүй. Тэгээд энэ удаагийн маань та бүхэндээ хуваалцсан видео маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дахиад та бүхэндээ өөр олон гоё зүйлсийн талаар хуваалцъя.